За хар салхи Шинобу Амрын сахлангийн одоо эх орондоо хамгийн анхны тулааныг одоо үзүүлэхээр бэлтгэлээ. За энэ тулаан бол одоо энэ хоёр тамирчны одоо дэлхийн аврагын төлөө өрсөлдөх эрхийн төлөө ийм чухал тулаан байсан. Тэгээд Амрын сахлан бол анх удаа эх орондоо өөрийнхөө тоглолтыг хийлээ. За үзэгчдүүд үнэхээр халуун дотно маш хүлээж авсан. За ингээд рингний одоо хөх болонд Япон улсаас одоо тоглолтоор өргөдөн ирсэн Хакуто цагаан барагчд тамирчин Хакуто гарч ирж байна. За гэж тарж байгаа. За Хакуто 30 ялт байгуулсан. За түүнийх одоо их гарын хөлтөр буулгаалж ирсэн. Ийм хүчтэй дамжиж онос боксч боксын одоо гарын цэцлүүд их сайтай. Тэгээд 2000 оноос кикбокс шилжиж одоо бол К1-ийн тамирчин гэсэн одоо татгалыг хүрсэн. Тэгэхээр дэлхийн шилдэг тамирчдаас К1-ыг шалгаруулж К1-ийн тамирчин гэсэн одоо татгалаар явж байгаа. Хакуто бол яхахгүй K1 World Max-ийн тамирчин гэсэн одоо татгалтай гэж явдаг юм тамирчин. Тэгээ K1-д одоо орж ингэж цоллуулж K1-ийн тамирчин дуудуулах үнэхээр тэр болгонд алдаад байдаг завшаа юм. Яхаар бол чансаа зиндаа бол маш өндөр зэрэглэлийн ийм тамирчин байна. За тэгээд би шивээс би авч явж байгаа байдал тийм ээ би ерөнхий хөгжил Амрын сахлан Хакуто хоёр бол тулдахынхаа өмнөх өглөө жингээсэн байна. Тэгээд Хакуто 100 Амрын сахлан 68 байсан. Тэр бол жингээсэн. Гэхдээ Хакуто бол өөрөө бол бас мэдэгдэжсэн жингээжлээ маш ингээсэн. Ингээд жингээ тавихад бол 70 км 70 орчим одоо килограмм байх. За шинэ одоо ирэнгнээ гарч ирж байна. Улаан болон дэлхийн авраг Амрын За ингээд иргэний улаан болонд одоо Монголын одоо кикбоксчдын бахархалуулсан одоо тамирчин одоо дэлхийн авраг мэргэжлийн одоо рингэнд нийт 39 удаа тулаан хийснээс одоо 30 байгуулсан. Бүх Японы K1 World Max-ийн тамирчин одоо манай иргэний улаан болонд гарч ирсэн байна. Чансаг тодорхой. Тоглолтын чансаач гэдэг юм уу? Ойролцоо. Амрын сахлан 39 тоглолцсон, Хакуто 30 тоглолцсон.
одоо Макс олж тоглосон тоглолтын харьцаа орох гэж байна. Одоо энэ мэргэжлийн одоо тулаанд бол оруулдаг тус авч үздэг. Ингээд зөвлөлтөд амар ихлэн одоо 40 гаруй удаа за хагуутай бол 30 удаа тий төлөвчсөн. Эндээ явд ойролцоо юм өчтөө. Тэрэн бас дэлхийн одоо мэргэжлийн кикбокс холбоод одоо чансаг тодорхойлж байна. Одоо дэлхийн одоо хүчтэй холбоод байна. Зөвхөн толгойн оргил одоо тэргүй шиг одоо шалгуур тэмцээн бол окей World Max Grand Prix тэ за дэлхийн холбоотой аврагыг шалгуулах тэмцээнүүд байна. Одоо World Kickboxing Network, WBC, Muay Thai, WBC тэ чигтийн одоо хэд тэм дэлхийн одоо мэргэжлийн кикбокс холбоотой одоо зэвгөө тоглолтын тоогоор хэрэг тоглолтын тоо өндөр чансаа одоо өндөр маш бичиж байгаа учраас энэ одоо дэлхийн холбооны WKN холбооны дэлхийн өндөрсөлдөх чансаагаар хэрэг бол World Kickboxing Network дэлхийн мэргэжлийн кикбокс холбооны дэлхийн өндөрсөлдөх чансаа тулаа эзэн үзэгчдүүд ойлгож болно. Нас одоо зохиогч байгаа. Улааныг одоо монголчууд мэдээр үз боломж олц сайхан мөч үз та бүхэн харж байна. Тоглох хэрэгтэй. За К-ийн дүрм бол одоо хөл гарын одоо чөлөө давталгаанаас гадна давталгааны нэмж орж болдог. Энэгээр одоо бусад одоо кикбоксинг төрлүүдээс дөрвөн ялгагдж идэг. Тэгээд К-н бол хамгийн оргил тэргээр одоо тулаан гэж мэдвэнд өртсөн. За энэ тоглолтын нэгдүгээр хэллээ. Маш хүчтэй боллоо. Гараал ерөөсө баруун гарын шулуун цохилт хакууд хийсэн. Тэгээ мэргэжлийн одоо юу гэдгийг тамирчдын одоо цохилтч гэдэг юм уу харахад ингээд сул зөв чимшиг тийм очиод байгаа мөртлөө асар шиг ягдж байгаа одоо томьёолол статус эндээ чирээсээ өдөрт 2-3 удаа бэлтгэл хийж тэ цохилтоо одоо шингээ цохилтоо сайжруулах гэж нэг бэлтгэл хийж байгаа шүү дээ. Харахад дараа ингээд сул ингээд шидэг шиг хүртлэж ас хүч ингэж байгаа байхгүй. Тэгээ зөвчтөөс ойлгох хэрэгтэй. За тэр хакутагийн сая хөлөөр хураад баруун гарын шулуун цохилт заахад за амраа хөлдөгтэй альтчих шиг боллоо да сая бол. Энэ юунд бол булангуудад бас нэг амралтын хугацаанд те тамирчдаас ингээ ус гэдэг олон тулаан болсон байгаа. Энэ 17 тоглолтууд энэ мэдээ тамирчид бас сэргийлж тийм дэвж за энэ хэд удаа хөл алдах ийм бас шалтгаан болсон гэж миний хувьд ажижсэн. За тэг хөлийн давталгаанууд ямаргийн одоо хөлийн одоо 80 кг орчим хүчтэй хүнд ирдэг гэж байгаа. Тэг ингээ харахад бол мэддэхгүй байгаас 80 хилтэй ч. Тэгэхээр энийг ингээ хэмжээд үзэхэд 80 кг-аар одоо зөгч байгаа юм шиг хүчтэй ингэж ирдэг гэсэн юм. Бүр судалгаа бол байдаг. Замраа төрөл алдартай тийм ээ. Тий. Ялангуяа одоо баруун хөлийн дээр доош одоо ингэж одоо цавчиж одоо давтал өшгөлсөн хөлийн өшгөлтүүдээр бол маш за маш давталгааны хакута хийлээ. Одоо эргэлттэй тэр өшгөлөлт. Гэтэ энэ кауныг бол тохоол орохыг хориглдог. Гэвч сая бас л дөрөв мөртлөө маш тийм аюултай одоо давталгааны хакута хийж байна. Ямар эсвэл бол маш хамгаалттай. Зөв хамгаалсан гэж тавилтыг өргөжлүүлж байна. За тэг хөлийн цохилт. За хаалтад зөв хөлийн цохилт бол маш за өөрийн эзэмшсэн тий. За энэ исэлттэй шүлэлт. За тэг хакуухын тоглоомс нэг шиг тий. Нэг тийм тааж хэлж болмоор гэн тоглоом. За тэг нуу хакутаа бол нэлээд бэлдрээд ч гэсэн нэлээд штэ. За энэ дэр бас нэг хөл алдаад суучих шиг боллоо.